Цус сорогчд болон хүн чаннууд хэдэн зууны турш хоорондоо дайтаж манай ертөнцийг тулааны талбар болгож хувиргасан. Миний хувьд энэ тулаан хоёрх юм. Миний хайрлаж байсан бүх хүнийг тэд агнаж дууссан. Одоо шин дайн эхэллээ. Селин хүн чамнууд дахин хөдөлгөөнд орлоо. Тэд шинэ удирдагчтай болсон Мариус. Энэ дайн надтай холбоогүй. Тэгвэл дайн чамтай холбоотой байна. Тэр чи болон чиний охины цусыг хүсэж байна. Би хүртэл тэрний хаана байгааг мэдэхгүй. Чи миний үгийг дамжуулж өгөх хэрэгтэй байна. Тэр Мариустай намайг тэрний араас ирж байна гэрээ. Хэлэх үгээ ойлгосноо? Энэ дайныг дуусгахад бидэнд Селин хэрэгтэй. Тэрэнд итгэж болохгүй. Тэр бидний дундаас хамгийн цэвэр. Тэр бол хүн чон болон цус орогчдын ирээдүйн гол түлхүүр. Бид Селин болон тэрний охины цусыг авах юм бол бид ялагдчихгүй болно. Би энэ бүлэг доторх хамгийн хүчирхэг цус сорогч болно. Та надад тэрнийг хамгаалахад туслах ёстой. Та нар хойд зүг рүү явах хэрэгтэй. Тэндээс хариултаа олно. Хэрвээ чи энэ дайнд ялахыг хүсэж байвал чам шиг дайчин хүртэл өмнө нь хүрч байгаагүйгээс илүү хол явах ёстой. Байж боломгүй юм. Одоо юу ч тэрнийг зогсоож чадахгүй. Тэд хэтэрхий одуулаа байна. Би санаа зовсоо харагдаж байна уу? Бүх удам өгсаа. Дуусах ёстой. Надад чиний цусал хэрэгтэй. Тэгвэл хурц ирээ таа очтой.